За Алтай таван богдын байгалийн цогцлбор газар очиод үзэх ёстой. Бас нэгэн гайхамшиг бол цагаан гол буюу сүүн гол юм аа. Сүүн гол бол Алтай таван богдын мөсөн голуудаас их авч урсдаг. Тэгээд ховд гол цутгадаг ийм гол байна. Яагаад сүүн гол гэж нэрлсэн бэ гэдг нь өнгийг нь харахад ойлгомжтой. Бусад голуудтай харьцуулахад ер бусын өнгөтэй буюу сүү шиг цагаан өнгөтэй харагддаг учраас сүүн гол гэж олон түмэн нэрийджээ. Та бүхэн зургийг нь харж байсан бол ер бусын тийм сүү урсаж байгаа юм шиг цагаан өнгөтэй харагддаг. Яг үнэхээр ийм цагаан өнгөтэй юм болов уу? Эсвэл зурган дээр ийм эффект өгөөд идэм болов уу гэж бас эргэлзээ төрүүлмээр санагддаг. Гэтэл яг очиод үзэхээр бол яг л тийм гоё цагаан өнгөтэй байдаг. Яагаад цагаан өнгөтэй байдаг вэ гэдг нь ч бас ойлгомжтой юм байлээ. Яагаад тэгэхээр голын хөрс буюу одоо ингээд атгаад дотор нь талын ингээд аваад үзэхээр тийм шаварлаг хөрстэй. Цагаан өнгийн шаварлаг. Тэгээ тэрнээсээ болоод уулын хурдас тундас юу гэдгийг эрдэсээсээ болоод тэгж харагддаг юм байлээ. Зүгээр уснаас нь ингээд хутгаж аваад савнд хийгээд үзэх юм бол яг л энгийн ус шиг өнгөтэй харагддаг. За тэгээ бид энэ газар саатаж байгалийн үзэсгэлэнг нь харж алжаалаа тайлж хэсэг зураг авсан. Сүүн голын лус цэнхэр бодолтой хар шорттой байд юм байна гэж